Сайн байцгаана уу, намайг Төмөрч өдрийн Бадамзул гэдэг. Олон танигдсан нэр нь Уука Төмөр. Амжилтын тарин номын зохиолч. Яаж дотроо нуугдаж буй авгаа хүнийг дуудан гаргаж, үргэлж мөрөөдөж, биелүүлэхийг хүсэж байсан зүйлдээ хамгийн дүт замаар хурдан хүрэх вэ тухай амжилтын тарин ном нь худалдаанд гараад эхэлснийг та бүхэндээ дуулгах болсондоо би маш их баяртай байна. Хүссэн амжилтаа яаж бүтээх вэ? Амжилтын тарины тусламжтайгаар хүссэн амжилтаа бүтээх боломжтой. Харин яаж? Яаж гэдэг асуултанд хариулахаас өмнө яагаад би энэ номоо бичих болсон шалтгаанаа хэлхийг хүслээ. Яагаад гэвэл хүн бүрт амжилтанд хүрэх чадвар бүрэн дүүрэн бий гэдэгт би итгэдэг. Тэр тусмаа энэ чадвар танд байгаа гэдэгт би итгэж байна. Би 10-аад жилийн өмнө хувь хүний хөгжил гэдгийг мэдснээр өөрийгөө боловсруулах аянд гарсан. Би төгс төгөлдөр биш гэдгээ сайн мэднэ. Тэм ч учраас өнөөдрийг хүртэл ганц ч өдөр алгасалгүй өөрийгөө хөгжүүлж боловсруулсаар ирсэн. Тиймээс амжилтын тарин номоороо дамжуулж мянган хүнд сурч мэдснээ хүргэх боломж олдож байгаад би маш их баяртай байна. Гайхамшигыг өөрөөсөө хайн олох нь миний зорилго. Харин түүнийгээ бусадтай хуваалцах нь миний амьдралын утга учир. Тиймээс дахин сануулж хэлэхэд та ямар амжилт гаргамаар байна вэ? Түүндээ хүрч чадна гэдгийг би баттаа хэлж чадна. Та эхээс төрөхдөө л аз жаргалтай, баяр баясгалантай, эрүүл сарвал хүн байхаар төрсөн. Та бүр анхнаасаа л өөрийн үнэлэмж сайтай, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг хүн болохоор төрсөн. Амжилтанд хүрэх бол таны хүн болж төрсөн заяагаар олдсон эрх. Нэмж хэлэхэд хэрвээ өнөөдөр амьдралын нь аль нэг салбар, бизнес, санхүү, эрүүл мэнд, гэр бүл гэх мэт хүснээрт нь болохгүй байгаа бол санаа зовсны хэрэггүй. Тийм ээ, санаа зовсны хэрэггүй. Ямар нэгэн юм санснаар болохгүй бухимдлэгт нь төрүүлээд байгаагаа мэдэж байна гэдэг маш онцгой хэрэг юм. Тэм ч учраас та өнөөдөр амьдралаа сайжруулах арга замыг хайж өөрийгөө хөгжүүлэх аянд аль хэдийн гарсан байна. Тиймээс үүндээ сэтгэл хангалуун байж баяртай байх хэрэгтэй. Мөн Эйнштейний хэлсэн үгч байдаг. Бухимдал дургуутсал нь өсөн хөгжихэд анхны түлхэц болж өгдөг. Товчхон хэлэхэд амьдралынхаа аль нэг талбарыг сайжруулах хэрэгтэй гэдгээ мэдэж байна гэдэг нь маш сайн хэрэг юм. Амжилтын тарин ном нь үндсэн 8 бүлэгтэй. 1-р бүлэг амжилтын тарин. Амжилтын тарины тусламжтайгаар 70 ухамсараа дахин програмчилж өөрийгөө болон амьдралаа цоо шинээр бүр хүснээрээ өөрчлөх боломжтой. Яаж гэдгийг энэ бүлгээс уншина. 2-р бүлэг оюун ухаанаа дасгалжуулах нь. Бид бол өөрийнхөө бүтээгдэхүүн. Хаана, юу хийж байгаа маань бүгд л бидний бодлын үр дүн юм. Бодож байгаа бодлороо бид өөрийгөө цаашид бүтээсээр, хөгжүүлсээр байх болно. Тиймээс ямар хүн болмоор байна? Ямар амьдралаар амьдрмаар байна? Түүнийг үргэлж бодож, төсөөлж явах хэрэгтэй. Аж амьдралаа сайн сайхан болгож өөрчилж, амжилтанд хүрэхийн тулд доторх бодлоо өөрчилж, мөн түүндээ итгэх хэрэгтэй. Үүний тулд оюун ухаанаа дасгалжуулах нь маш чухал. Яаж гэдгийг энэ бүлгээс мэдэх боломжтой. 3-р бүлэг өөрийгөө өөрчлөх хүч. Өөрийгөө өөрчлөх хүч гэж юу вэ? Яагаад өөрийгөө өөрчлөх ёстой вэ? Өөрийгөө өөрчлөн гэж юу хэлээд байна вэ? Өөрийгөө өөрчлөхийн тулд эхлээд юу хийх ёстой вэ? Өөрийгөө яаж өөрчлөх вэ? Бид юу хийхээ мартаад байна вэ? Өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлэх вэ? Айдас гэж юу вэ? Яагаад айдасаа дагах ёстой гэх мэтийг 3-р бүлгээс олж уншина. 4-р бүлэг анхаарлаа хянснаар амжилтаа 2 дахин ахиулах нь. Яагаад бид одоо амьдарч буй энэ амьдралаараа амьдарч байна вэ? Энэ амьдралаа өөрчлөхийн тулд эсвэл сайжруулахын тулд бид юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ? Та юу хүсэж байна вэ? Юу хүсэж байгаагаа яаж мэдэх вэ? Өөрийгөө яаж сонсож сурах вэ? Бэрхшээлээ хэрхэн боломж болгох вэ? Талархлаа хэрхэн яаж илэрхийлэх вэ? Таагүй зүйлүүдэд яаж талархах вэ гэх зэргийг 4-р бүлгээс олж уншина. 5-р бүлэг зорилго. Яагаад зорилго тавих нь чухал вэ? Чухал гэдгийг мэдсээр байж яагаад хүмүүс зорилго тавихгүй байна вэ? Тавьсан зорилго яагаад биелэхгүй байна вэ? Ямар алдаа гаргаж байна вэ? Зорилгоо бодит болгох эхний алхам юу вэ? Зорилго тавих үндсэн 11 зарчим юу вэ? Яаж өөрийгөө өдөөж урам зориг орж зорилгодоо хүрэх вэ? Эрч хүчээ хэрхэн үргэлжлүүлэн хадгалах вэ? Шинэ жилийн синдром гэж юу вэ? Түүнээс урьдчилан сэргийлэх, мөн ажлын жагсаалт гаргах 10 зөвлөмж гэх мэтийг энэхүү бүлгээс олж мэдэх боломжтой. 6-р бүлэг амжилтын түлхүүр. Оюуны хөрөнгө оруулалт гэж юу вэ? Амжилтаас биднийг хойш татаж буй түгээмэл 5 шалтгаан юу вэ? Гаргаж буй шалтгуудаа яаж устгах вэ? Ямар дадал эзэмшснээр бид амжилтанд хүрэх вэ?
Амжилт гаргаж байгаагаа юу нь яаж мэдэх вэ? Амжилтны хор гэж юу вэ? Амжилтын жагсаалт гэж юу вэ гэх мэтийг 6 дугаар бүлгээс олж мэдэх боломжтой. 7 дугаар бүлэг. Цагийг өөрийнхөө талд оруулж хүссэн зорилгодоо хурдан хүрэх. Бид бүгдэд өдөр бүр яг ижилхэн 24 цаг бий. Амжилтанд хүрсэн, амжилтанд хүрээгүй, мөн амжилтанд хүрэхийг хүсч буй гэдэл бүх хүмүүст ижилхэн 24 цаг бий. Харин энэ 24 цагийг яаж ашиглах нь зөвхөн таны сонголт. Хийх ёстой ажлаа цагийн хуваарьтаа оруулах уу, үгүй юу гэдгийг мөн ялгаагүй зөвхөн та шийднэ. Тиймээс яаж цагийг өөрийнхөө талд оруулж сурах вэ? Хүссэн зүйлээ хийх цаг зав байхгүй бол яах ёстой вэ? Үр бүтээлтэй болон үр ашигтай хоёрын ялгаа юу вэ? Парето хуулийг хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Паркинсон хуулийг хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх мэтийг цагийг өөрийнхөө талд оруулж хүссэн зорилгодоо хурдан хүрэх гэсэн 7 дугаар бүлгээс олж уншина. 8 дугаар бүлэг гайхамшигыг өөрөөсөө санаж яв. Амьдралд тохиолдож буй бүхэн өөртөөгөө харилцах харилцаанаас эхэлдэг. Тиймээс өөрийгөө яаж хайрлаж сурах вэ? Өөрийнхөө гайхамшигыг яаж танин мэдэх вэ? Бусадтай өөрийгөө харьцуулснаар гарах 3 хор уршиг юу вэ? Өөрийнхөө төлөө яаж зоригтойгоор үгүй гэж хэлж сурах вэ? Би брэндээ хэрхэн бүтээх вэ? Төгс төгөлдөр хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Бусдын хайр хүндэтгэлийг хэрхэн хүртэх вэ? Та бусдад юу хэлж өгч байна вэ? Та бусдад юу зааж өгч байна вэ гэх мэтийг 8 дугаар бүлгээс олж унших боломжтой. Яагаад энэ бүгдийг мэдэх хэрэгтэй вэ? Яагаад гэвэл ихэнх хүмүүс хүссэн амжилтаа бусдаас гаднаас хайдаг учраас түүнийг олж чаддаггүй. Тиймээс урам зоригоо мохоодог. Ингэж урам зоригоо мохоосноор өөрсдөө хязгаар тавьдаг ба ихэнх тохиолдолд хязгаар тавьснаач бас мэддэггүй. Хязгаар тавьснаар сэтгэлийнхээ гүнд шаналдаг. Шаналснаар өөрийгөө үргэлж хохирогчийн байр суурнаас харж бусдыг буруутгах, мөн цаг, мөнгө байхгүй зэрэг олон шалтак тоочдог. Үүнээс болж амьдрал олон яанагаар дүүрэх, сэтгэл санааны хямралд орох, сөрөг мэдрэмж төрөх, амьдралдаа гутрах зэрэг муу үр дагавар үүсдэг. Зарим хүмүүс мэднэ. Ийм юмыг мэдгүй хүн гэж байх уу гэж бодож магадгүй. Учир нь энэ л бодол биднийг урагш ахиулахгүй гацаадаг. Тиймээс таныг энэ бодолд бүү автаасаа гэж би хүсэж байна. Магадгүй таны аль хэдийн мэддэг зүйлийг эсвэл хаасаагүй байдаг л нэгэн хэвийн юмыг бичсэн байж болох юм. Байдаг л юм. Ажил нь амжилттай, амьдрал нь урагштай яваа хүн чухам энэ байдаг л юмас эхэлдэг. Энэ байдаг л юмыг хэрэгжүүлж чадсан учраас амжилтанд хүрдэг. Та хичнээн ихийг мэддэгч хүссэн амжилтаа өнөөдөр бүтээж чадсан уу гэдэг л чухал юм. Хэрвээ үгүй бол үүнд гуниг хэрэггүй. Магадгүй өмнө нь та амжилтыг хүлээж авахд бэлэн биш байсан байж болно. Тийм ч учраас хэдий мэдсэн ч тоолгүй өнгөрсөн, тоолсон ч чухалд тооцсон авч аж амьдралдаа хэрэгжүүлээгүй байж болох юм. Харин өнөөдөр та өмнөхөөсөө огт өөр болсон байгаа. Учир нь та амжилтыг өгтөн авахд бэлэн болсон байна. Тийм ч учраас та энэ бичлэгийг үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилтын тарин номыг уншсанаар амжилтыг бусдаас биш, гаднаас биш, өөрөөсөө хайж олно. Өөрийнхөө гайхамшигыг танин мэднэ. Өмнө дурдсан бүх зангилааг тайлах болно. Хүссэн амжилтаа хэрхэн яаж бүтээх вэ гэдгийг мэдэх болно. Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах болно. Мөнгөгүй, цаггүй гэх мэт олон байхгүй зовлонгоосоо салж өөрийгөө болон бусдыг зовоохоо зогсооно. Айдсаа устгаж, сэтгэлийн дарамтаасаа сална. Хүссэн амьдралаараа амьдрна. Тийм ээ, хүссэн амьдралаараа амьдрна. Амжилтын тарины тусламжтайгаар хүссэн амжилтаа бүтээх аяндаа яг өнөөдөр гар. Амжилтын тарин ном нь amжилтынтарин.com дээр болон номын дэлгүүрүүдэд тавигдсан тул шамдан авахыг урьж байна. Хэрвээ та надтай холбогдохыг хүсвэл ukatömür.com руу орж ирж болно. Мөн Facebook, Twitter, YouTube дээр надтай холбогдох боломжтой. Цаг заваад зориулж энэхүү бичлэгийг дуустал үзсэнд танд маш их баярлалаа. Танд амжилт хүсье.